За сайн маань үзэгчдээ жидүү 2 их найд ярилцлагын нэвтрүүлгийн шинэ дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн нэвтрүүлэгт уянгаар эхийн сэтгэлээр орлоо компани захирал үүсгэн байгуулагч уянга оролцож байна. Сайн маань энэ өдрийн мэнд хүргэе. За аюулс соёлын эхлээд маск авч PCR шинжилгээ өгсөн бас вакцинда хамрагдсан байгаа. Вакцинда хамрагдсан уу? Хамрагдсан. Эхний тунгай хийсэн байгаа юу те? За тэгээд манай үзэгчдэд өөрийгөө танилцуулах. За сайн мэцгэнөө намайг Уянга гэдэг. Эхийн сэтгэлээр орлого хийхийг буюу өргөн гэд хүүхдээ хувцсны брендийг үүсгэн байгуулагч. За 7 сараас 4 настай 3 хүүхдээ хүүхдүүдтэй зориулж ерөн бол энэ бизнес руу орж исэн. Манай бүтээгдэхүүний онцлог юу вэ гэхээр ингээд энгийн л хүүхдээ хувцснууд янз бүрээр зах зээлтэй байж тэгтэй. Тэрнийхэн дээр нь одоо яг каллиграф буюу яг ханд летринг гараар бичсэн тийм үгтэй бүтээгдэхүүнийг санал болгодог. Тэрэн дээр нь аав ээжийн ханхүү, бие хайраас төрсөн. За тэгээд бүр хүсэх юм бол хүүхдийнхээ нэр, төрсөн сар өдөр гэх мэтчлэн нарийн мэдээллүүдтэй бүтээгдэхүүнүүд хийдэг. Яагаад энийг хийх болсон юм бэ гэхээр ингээд үндэстэн болон өөртөө гэсэн сэтгэл хөдлөл бодлоо юмнуудтай байж байгаа шүү дээ. Монгол хүний ойлгодог мэдрэмжийг гадны хүн ойлгож чаддгүй. Тэр яг юм анх хүүгээ хараад төрж исэн тэр гоё нандин мэдрэмжүүдэд хуцаар илэрхийлэхийг хүссэн. Тэгээ аав ээжүүд хүүхдээ хараад өө ямар хөөрхий юм бэ? Нэрэл миний хөө чинь аав ээжийн ханхүүштэй ч гэдэг юм уу те. Тэр сэтгэл хөдлөлийг нь гаргаж ирээд тэр гэр бүлийн халуун долоо уур амьсгалыг бий болгох, дараа нь аз жаргалтай гэр бүлийн турсамж тэр хүүхдэд том болох мөлтөөсэй гэсэн юм хэрэгэлцлэр бол анх бий болж байсан. Одоо 4 дахь жилдээ ороо явж байна. Хөрөн оруулалт аваад яг компаниар үйл ажиллагаа явуулаад бол 2 дахь жил. 2 жилдээ тий. Юу та хэдэн ажилтан те? Яг үндсэн нийгмийн татвар төлөөд явдаг 9 ажилтан. За гэрээ дээр буюу ингээд хэрэг болсон үедээ дууддаг нэг 4 гээд ингээд нийлээд 13 үнэтэй. Тэгээ энэ тогтмол 9 хүнийг бол ажлын байр хангаа явж юм байна тий. Жижиг дунд үйлдвэр үйлчлэх хэрэгчдийн хуулиар бол өөрөө бичил бизнес эрхлэгч гэсэн үг байхгүй юу? 1-ээс 10 хүртэл ажилтнтай бичилтэй. Тэгээ 10-аас 50 хүртэл жижиг 50-аас дээшгээ дунд аж ахуйн нэгж болоо явждаг тий. Тэгэхээр нөгөө төрөөс олгож байгаа зээл аж ахуйн нэгж өгж байгаа зээлийг 500 хүрсэйг нь авах боломжтой нөхцөл шалганд нь ороо явчихж байгаа юм байна шүү дээ тий. Зөв ингээд танах бол одоо өөрсдөө үндэсний үйлдэл эрхэлдэг юм байна. Дээрээс нь нөгөө импортын бараг орлох хүч бүтээгдэхүүн юм байна тий. Одоо импортоор маш их хүүхдийн хувьс орж ирдэг шүү дээ тий. Тэгэхээр танах одоо энэ хүчин чадал хэрвээ энэ дандаа захиалгаар явдаг уу эсвэл одоо борлуулалтаа яаж хийдэг вэ? Массын болон захиалгын гээд хоёр лайнтай. Массын бүтээгдэхүүнүүд болохоор E-Mart, Shangri-La тэгээд тодорхой хэмжээний гэрээдийн салбаруудаар дамжуулж борлуулдаг. Өөртөө өнгөө хүргэлт хийж байгаа. Захиалгын нь болохоор хэрэглэгч өөрийнхөө хүссэн үгийг бичүүлээд тэгээд авах бас боломжтой. Бид нар урд хөршөөс бол хизээж өртгөөрөө бол илүү хямдхан бүтээгдэхүүн хийх боломжтой тийм. Нэгдүгээр төв хийдийн урд хөрш өөртөө хийдэг. Тэгээд ажил хүчин хамаагүй хямдхан байдаг, маш олон хамт учраас. Тэгмүүд манай монголчуудын гаргадаг нэг юм комент гэх юм уу нийтлэг яадаг. Дотоодын үйлдвэрлэл жоохон үнэтэй байна гэдэг асуулттай. Тэгтээ чанартай. Тэгтээ чанартай. Бид нар хизээч одоо юу хямд үнээрээ хэцдийг гүцэхгүй юм бол тэднэрээс хамаагүй чанартай. Бэлт хүрсэн бүтээгдэхүүн хийя гэсэн зарчимдаар ажилладаг. За тэгээд мэдээж сав баглаа боодол шошго мошго гэл одоо олон асуудлаа шийдэж байгаа үстэй тий. Тэгээ Монголд сав баглаа боодлоо монголоор хэлэгдэггүй гаднаас захиалд юм уу? Экопакаар сав баглаа боодлоо тий. Тэгэхээр бас Монголынхаа аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байна тий. За ингээд одоо сүүлийн одоо бараг 2 жил шахуу нөгөө дэлхийн нийтийг цард халагддаг айхтар өвчин нөмрөөд одоо 2020 он жонгол одоо энэ өвчтөд тэмцэллээ тий. Одоо энэ 2021 он гартаа нөгөө вакцин гарч одоо вакцин жуулч явагдсанаар одоо бүх улс орн эдийн засгтайгаа эрчимтэй тэмцэж байна л да. Энэ цард хал өвчин маань бас нэг эдийн засгт айгүй хохирол учруулсан их олон улс орнуудын тий. Тийм болохоор бүгд хэлгээ айлаа хаагаад өөрсдийнхөө амьдарч байгаа Монгол улс нөгөө үндэсний үйлдвэрлэл байхгүй одоо харгааг нь амсж байна. Хэдхэн хүнсний үйлдвэрүүд байсан л одоо авч гарч штэ хөрөө тий. Тэгэхээр нөгөө нэг боловсруулах үйлдвэрүүд Монгол байхгүй дандаа нөгөө гадаадын нөгөө бүтээгдэхүүнээс хамааралтай учраас бүтээгдэхүүн орж ирэхгүй хил гайл дээр их бөглөр төгжирч जैन. Хоёрдугаар тээврийн зардал өндөр үнээр өсөж орж иж जैन. Гуравдугаар доллар яаны ханш байнга өсөд байна. Тэгэхээр бидний хийж байгаа бүтээгдэхүүн бол тогтмол өсөд явна гэтэл өсөхгүйгээр л одоо энэ цар тахлын үед өсөхгүйгээр бүх аж ахуйн нэгжүүд үнэ барьж байгаа. Тэрний цаана ажилтныхаа цалин тавьж гэн дээ. Тэгэхээр ажилчтайгаа нөгөө хаалцахгүй чөлөөлжихгүй байхын тулд манай үндэсний үйлдвэрлэгчид
баялаг бүтээгчид маань одоо хамаг авьяасаа гаргаж яана л да. Тэднийхээ төлөө те яаж үйлдэл соочихгүй байх уу? Яаж бэлтгэсэн ажилчдаа ингээд ажилгүй болгочихгүй хүн шиг алдчихгүй хүн шиг байж явах уу? Ингээд одоо ингээд хүчээр ажлыг хийхээр эдийн засаг хүндрэлтэй байдаг, зах зээл дээр бэлэн мөнгөний уурсгал зогссон, тасарсан ийм хүнд хэцүү үед бол танай байгууллага яг яаж ажиллаж байна одоо? За 2020 оны 11 сараас эхлээл яг хэцүү үед эхэлж байгаа. Тэр болтол бол манайх өмнөх жилээс хамаагүй өсөлттэй байсан. Хүмүүсийн нөгөө нэг хаалт маалтын нэг төрөй байсан ч гэсэн борлуулалт бол өсөлттэй байсан. 11 сард тухайн үед бид нөгөө бас тодорхой хэмжээний ковидын нөгөө реакц хүнээ жоохон бууруулад цөөн одоо ажиллах хүчээр илүү одоо чармаалттай ажиллах байдлаар явж байгаад нэг тодорхой хэмжээний нийгмийн татгалын болон татварын өртөө хийсэн. Тэгсэн чинь 11 сараас бүх дансуудыг хаагаад бүх банкуд дээрх дансууд хаагаад татаад авцсан. За тэгээ 11 сар ихээр окей дансаа ослуулчлаа гэж байжсэн чинь 23-наас эхлээ хөл хариуа. Тэгээд тэрнийх нь хойноос ямар зүйл явагдсан бэ гэхээр нэг хөдөлмөрийн тухай хуулийн 66-гийн нэгдэр нэг гамшиг болон аюул үүссэн хүндэтгэл үүсгэх шалтгаантай тохиолдлоор одоо ажилдаа ирж чадахгүй бол 50% цалиныг олох хэрэгтэй гэдэг юм хууль байж байгаа. Бид нар ингээд түрээс авдаг тэгүн түрээслэгчид бол түрээсээ хөнгөлөөгүй. За тэгээ ингээд дансаа хослуулсан байжсэн 11 сараас эхлээд аюул болон түрээсийн үр төлбөрүүд ажилчдынхаа 50% цалин тавих үүрэг дунаад тэгээд тодорхой хэмжээний тэр чинь нөгөө бараа материалын үлдэгдэл байгаа тэрийн төвжигтэй гэдэг ингээд ямар ч хэрэгэлтэй өрөнгөгүй мөнгөгүй болоод за одоо яах вэ гэж өөртөө хамаг байдаг юм тавьж байгаа шүү дээ. Тэр чинь эхний ээлжиндээ нөгөө түрээсийн байраар явж байгаа ажилчдыгаа ядчил байрнаас нь гаргачихгүй байх үднээс бид нар л яах вэ гэж байдаг хамаатан саднаас мөнгө зээлгээл өгөөлтөл мэтчлэнээр ингээд явж байгаад нэгдэн гут нь бид нар евро орсон бай гэхээр бүгдийн маск тэгээд маск бүтээгдэхүүн арай үнэн хямдхан гэхдээ мөнгө нэг бөөнөрөө орж ирдэг тийм бүтээгдэхүүнүүдийг хийгээд баталгаатай борлуулалттай тэр байдлаар явъя гэдэг ингээд нэг гих мэдчлэн ингээд нэлээд стратегиудыг туршаад үзээд ингээд бас хөрчлөхгүй хүн шиг даваад гарсан. Тий, ер нь бол одоо манай нэвтрүүлэлд орж байгаа одоо энэ нөгөө баялаг бүтээгчид үндэсний үйлдвэрлэгчийг ингээд хараад сонсоод байхаар ер нь ийм байгаа юм л да. Захиалга бол бид нар дээр их байна. Тэгээ ковидын одоо нөгөө хөлөөрөө хатуу хөлөөрөө юм хийдэг хүмүүст бол нөлөөлөхгүй байна. Зүгээр ингээд гаднаас бараагаа авсраад зардаг худалдаачид бол мэдээж нөлөөлж байгаа шүү дээ, тий. Үндэсний үйлдвэрлэгч компаниуд бол ажил бол олдоод байна, тий. Гэхдээ хамгийн гол нь нөгөө түүхийн эдэнд тасалдаад байгаа. Тэгээ тэр айгүй том зовлон. Нөгөө тал дээр бол нөгөө доллар яаны ханш өсөд байхад түүхийн эд нь өсч орж ирж байгаа. Ингээд Монголдо бол үйлдвэрлэж байгаа хүмүүсийн бол ажил орлого нь бол ер нь твэр яваад байгаа. Тэгээ нэг их одоо том орлогоо алдаагүй. Гэвч одоо нөгөө бүтээгдэхүүн үйлдвэрлээд гаргая гэхээр нөгөө бүтээгдэхүүн үн өөрөө өсчихөж байгаа учраас айгүй хэцүү. Хоёрдугаарт ингээд засгаас ингээд банкны салбаруудаас ингээд дэмжлэг үзүүлнэ 3% хүйдээ мөнгө өгнө гэдэг байгаа боловч яг жижиг дундынхандаа бол өгөхгүй байна. Өгөхгүй байгаа ч гэсэн энэ хэд маань одоо өөрсдийнхөө ингээд болгоод байна тий. Тэгээд энэ жижиг дундын үйлдвэрлэлийн салбарыг илүү дэмжиж өгчих юм бол нөгөө импортоор орж иж байгаа бараанууд нь багассан учраас дотоодын зах зээл дээр бас жоохон эрэлт үүсчихэд байгаа юм шиг байгаа юм. Тэгээд энэ эрэлтээ монголчууд өөрсдөө хангачих боломж байна. Энэ 3% яг энэ хүмүүст үйлдвэрлэгч нартаа өгчээч. Жижиг дундын үйлдвэрлэгч нартаа өгчээч. Компаниудаа өгчээч. Дотоодын компани. Тэгээд худалдаачдыг дэмжихээсээ илүү энэ үйлдвэрлэгчдийг дэмжих юм бол эн чинь нэмэн өртөг шингэсэн ажлын байрыг бий болгож байгаа. Урт удаан хугацаанд олон хүнийг ажлын байраар хангаа явах ийм салбар байхгүй тий. Тэгэхээр энэ дээр л одоо хүмүүс нэлээд ингэж яаж хэлээд байгаа юм бол танай хувьд бас адилхан байна уу тий? Тийм бид нар одоо 13 гэдгээсээ гадна одоо гэртээ сууж байгаа эмээнэр ээж нарыг орлоготой болох одоо бүрхэн тоглоомл бүлдэг, дуран амьсд бүлдэг, гэх мэтчлийн ажлуудаас хийлэгдэг. Бүр цааштай гэх юм бол хүчлийн бэрхшээлтэй ээжүүдийн одоо ажилладаг нэг тийм тохиолдолтой ажлын байр гэж 2 жил дараалан ажил хийж исэн. Цаашид илүү тэрийг өргөжүүлэх бодолтой байдаг байж байгаа. Тэгээд бидний хувьд гэх юм бол үйлдвэрлэл хийхэд хамгийн том сая тулхамдсан асуудал нь худалдаа авалт буураагүй их байсаар байсан нь үнэн. Гол юм нь үйлдвэрлэлч өөрөө шат амжилттай штэ. Борлуулах бүтээгдэхүүний нөөцгүй болоод тэгээд тэрнээсээ үүдээд энэ чинь нөгөө бас ажлаа төлөвлөж чадахгүй болчихж байгаа шүү дээ тий. Ажлаа төлөвлөж чадахгүй болж байна. Хэдий хүмүүс авъя гэсэн ч гэсэн борлуулах бүтээгдэхүүний нөөцгүй болж байна. Тэгээд энэ түрээсийн зардлууд огт буугаагүй. Засгаас нэг гоё юм яриад түрээсийн зардлаа бууруулвал нэг юу бууруулна гэдэг юм ярьсан ч гэсэн дийлэнх нь бид нар хувь хүмүүсээс түрээсэлж байгаа шүү дээ.
банкны өөрийн их усурын зээлийн хүмүд буугаагүй. Тэгээд эргэн төлөлтүүд нь ч ханшлагдаагүй. Их мэдчлэн асуудлууд байсан учраас бол нэлийн алдагдaltaй гэх юм уу нэг ажилласан. Тэгээд одоо ингээд 3% нь ашиглаа жоохон томрч байгаа банкуд дээр тавьсан нэг хөөрхөн хідэн шаардлагууд байгаа. Нэг нь болохоор одоо байгаа бэлэн бараа бүтээгдэхүүний чинь 2 нугалсан хэмжээгээр юу гэж чинь зээлийн хэмжээг тодорхойлно гэдэг асуудал. Үнэхээр бараа материал ихтэй гэсэн бол бид нар яах гэж тэрийг борлуулаад болчих штеп. Зээл авах шаардлага. Бараа материалын дутагдлалд орсон учраас эргэлтийн өргөний нэмэгдүүлэхээ зээлгэж байгаа шүү дээ. Ийм шаардлага нэг утгагүй байсан. Хоёрт зээл авчаад мэдээж тэр чинь мөнгө аваад ингээд түүхийдээ үйлдвэрлээд өсөх ёстой тийм. Манай төвөөс 10%-аас илүү өсөлтийг дэмждэггүй маа гэдэг шалтгаанаар борлуулалтыг айгүй багт тавиад тэгээд тэр нь нөгөө талдаа юу гэж харагдаж байгаа тэгэхээр зээлээ төлчихдэггүй гэж харагдаад ийм нэг юу хоёр асуудал тавьсан. Тэр 10% гэдэг нь одоо жоон тодруулах уу? Одоо энэ жил би юу гэдэг 100 сая төгрөгийн борлуулалттай байх юм бол 21 оны төсвөлийг 110 саяас илүү борлуулалттай гэж төсөөлж болохгүй л гэдэг. Тэгээд энэ 3% зээлийг яг энэ шаардлагуудыг харангуй хэн авах боломжтой байгаа вэ гэхээр одоо бэлэн бүтээгдэхүүнтэй хүмүүстэй хүнсний үйлдвэрлэлийн ч юм уу тийм. Гэтэл ковидын эсрэгээр хүнсний үйлдвэрүүд ч илүү ашигтай ажилласан байна. Хамгийн ашигтай. Хамгийн ашигтай. Тэр хүмүүст зээл хэрэггүй байхгүй юу? Уянга манай нэвтрүүлэлт хандсан гол шалтгаан дугаарыг тий. Одоо ингээд нөгөө төрөөс олгож байгаа банк санхүүгийн салбараас олгож байгаа 3% хүүтэй 3 жилийн хугацаатай энэ хөлбөр эрхлэлтийг дэмжих зээлийг одоо хизээс эхэлж хөөцөлдгөө ямар асуудал тулгарваа? За 3 сар 11-ээс эхлээд юу юм гэдгсэн учраас манайх бас баа хэмжээнд материалууд маань айгүй боломжтой хэцтэй байдаг. Тэгэхээр анхан шатны бүрдүүлэлт материал өгөөрэй гэсэн. За тэгээд тэр үед чинь бас банкуд чинь нэг засаг төртөөгөө нэг ойлголцоод нэгцэн ойлголцол хүрээгүйсэн учраас наасаа цаашаа гэдэг хэлцээр яваа. Тэгээд 15-ны өдөр нэг дөрвөн батлагдаад одоо дотоод журам гэх юм уу тий зээл олох дотоод журам батлагдаад за түрүүний хэлсэн нөгөө бэлэн бараа материалыг хоёр дахь нь уулсан тэгээд тэнцүү хэмжээний үүтэй байх хэрэгтэй гэдэг шаардлага орж ирсэн. За тэрэн дээр үндэслээд нөгөө зээлийн өсчихсэн хэмжээгээ бууруулж өгсөн. Тэгээд бууруулаад өгсөн авсан. За тэгээд хойноос нь ингээл ийм ч юм хэрэгтэй, тийм ч юм хэрэгтэй ингээл яваалсан. За тэгээд сүүл рүүгээ журмынхаа хүрээнд уг нь бол ажлын 11 шийдсэн байх хэрэгтэй гэсэн залттай юм лээ. Тэгээд 10 хоногийн өнгөрөөд за танай журман дээр чи юм байгаа тэгэхээр хариу чи юу вэ гэдэг одоо тайлбарыг хүссэн. Тэгсэн чинь хариун дээр болохоор за хэд хэдэн тавигдж байгаа нэг судалгаан тавьж байгаа юм шаардлага байгаа тийм. Тэрэн дээр юу байсан бэ гэхээр түрүүний хэлдэг 1 жилийн өсөлт нь 10%-аас илүү байж болохгүй гэдэг асуудал. За тэгээд 3 жил гэдэг чинь өөрөө бол аяг богино хугацаахгүй тийм. 1 жилийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж болно. Гэхдээ дараагийн 2 жил нь тэнцүү төлөлттэй байна гэдэг нь 1 сард төлөх одоо эргэн төлөлтийн дүн аяг өндөр болчиход ирж байгаа. За тэгээд 10-аас илүү хувийн өсөлт байхгүй юм бол яаж тэр юг одоогийнхоо нөхцөл байдлаар туулах вэ тийм. Тийм нэг асуудал болж эхэлж байна. За тэгээд өнгөрсөн одоо нөгөө түүхээ харангуй за танайх чинь хэдэн сард тийм борлуулалттай байсан юм бэ? Энд дээр үндэслэж бид нар юугээ хийнэ? Одоо судалгаа хийнэ гэнгүүт өнгөрсөн одоо тэр судалгаа хийхээс өмнөх 6 сар нь бол дийлэгтэй тодорхой хэмжээний хариуцлагаас болоод бүтэн үйл ажиллагаа явуулж чадаагүй юм байна шүү дээ. Гэх мэтчлэгийн асуудлууд бол гарсан. Тэгээд агуулгынхаа хувьд бол энэ чинь буруу штэ гэдэг саналыг тавьсан гэхдээ одоо манай дээрээс энийг зөвшөөрдөг юм а гэдэг хариу авалт. Тэгээ одоо бараг сар өнгөрч шүү дээ наачаа. Сар өнгөрөө тэгээд ковидын с ิจ гтэй тохиолдол илэрсэн гэдэг 7 хоног хаацсан. 7 хоног хаацсан. Одоо маргаашнаас сатуу хөлөөрөө тогтоогоод 15 хоног ажиллахгүй. Тэгээд ер нь ингээд 2 сар болох юм байна тий. Тэгсэн чинь бусад банкуд нь өсөлүүлж авах байлаа зөксөн хэлж байгаа. Бүгдээ юу? Дийлэх юм. Тийм үү. Өөрөө аль банкнд хаандсан? Төрийн банкнд хаандсан. Төрийн банкны аль салбар уу? За тэрийг нь хэлээд яах вэ? Хүмүүс бол тодорхой хэлж байгаа. Тэр салбар энэ салбар гээд тий. Ер нь бол төрийн банкнд хаандсан юм байна тий. Түрүүн чинь голомт банк бас материал өгсөн гэсэн үг үү? Голомтод ажиллаж байсан. Зүг. Хой нэр голомт ажиллаж байсан юм уу тий? Голомт ажиллаж байсан юм бол энэ сүүдрийн эдийн засгийн талд ямар бодолтой юу тий? Банкнд ажиллаж байсан нэг хамаагүй. Энд бол юу хамаатай вэ гэхээр одоо үйлдвэрлэл эрхлэгчийн хувьд сүүдрийн эдийн засаг бол биднийг бол айгу өсөлтөх чадваргүй болгодог зүйл байна. Уртаас айгу хямдхан өртөгтэй, хямдхан бүтээгдэхүүнүүд
амар нэгэн татваргүйгээр орж ирээд нэг лангуун дээр очиод тэр лангууны одоо нийгмийн даатгал болон хүн амын орлогын албан татвар нөөт гэх мэтчлэнгийн нэмэгдэл төлбөр төлөлгүйгээр нэг бүтээгдэхүүн борлуулагдаад байгаа шүү дээ. Гэтэл бид нар ч юм бол нөөт төлөх одоо нэг үүрэг хүлээсэн тэрийг өгөх ёстой. Өгөхгүй бол тэгээд юм уу залгаж малгай гэдэг. Гэтэ яг зөв үүрэгтэй гэдэг утгаар нь өгөх гэж нэлээд хичээдэг. За тэгээд ажилчдын нийгмийн даатгалын хэмжээлтөрөө хэлсэн ажилчин болгон хувийнээс гээд 20% юм явж байгаа. За тэгээд хувийн орлогын албан татвар. За энийг хэдийн ажилтан төлдөг гэдэг боловч тэр хүний тал дээр хасагдаад очичдаг учраас тэр хүн одоо нэг авж байгаа цалингаа нэмэгдүүлэе гэж боддог болохоос би эндээсээ ийм юм төлсөн шүү гэж хардаг байхгүй юу? Агуулгынхаа за тэр нэг зардал явж байгаа. Тэгээд би бол одоо жишээ нь өөр дээрээ байгууллагаараа цалин тавингууд байгууллагаасаа нийгмийн даатгал гэж төлөөд өөрөөсөө нийгмийн даатгал гэж төлөөд туугийн орлогын албан татвар гэж төлөөд тэгээд ингээд мөнгө авна. За байгууллагаасаа тодорхой хэмжээний ашигтай ч юм уу орлоготой байгаа тэрийг өөрлөгөө ноглол ашиг гэд хуулийг гэх юм бол тэрэн дээрээ дахиад орлогын албан татвар гэж төлнө. Ингээд судалж нөгөө тооцож үзчихсэн. Тэгвэл хамгийн багадаа нэг 23-аас 29% нэгж бүтээгдэхүүн дээр татварын яг цэвэр зардлуулж гаргаад байгаа хөөх тээ. Одоо жишээ нь 100,000 төгрөгийн бүтээгдэхүүн зарлаа гэж бодоход тэрний 26,000 зүгээр татварт явж байгаа. Гэтэл нөгөө нэг татвар төлөхгүй байгаа одоо борлуулалт хийгээд байгаа хүмүүс маань нэг 10,000-аар ба 90,000-аар гэж зархад хүмүүс тийш очил танах үнэтэй гэдэг юм хэрэгтэй байна. Танах бол одоо барьцаа эднэнд хангаж байгаа юу те? Барьцаа бол хангалттай. Хангалттай байгаа те. Тэгээ барьцаа хангалттай байгаа шаардлагын ингээд бүгднийг биелүүлээ тэгээд нэг хоёр л шаардлагаар л танахыг төлөвлөж байгаа юм тийм үү? Төлөвлөлчд гэхээс илүү нөгөө нэг хариугаа өгөхгүй л судалгаанд явж ингээд одоо судалж гэж бодоод байгаа юм уу тий? Яг өхөнч мэддэхгүй өгөхгүй байханч мэддэхгүй тэгээ сар өнгөрчөд байгаа юм байна шүү дээ тий? Өгчл бас өөр арга хэмжээ авна шүү дээ. Өгөхгүй гэх юм бол одоо өөр ямар арга хэмжээ авах вэ? Жишээлбэл одоо зээлийн батлан даалтын санд ханддаг ч юм уу эсвэл одоо Азийн хөгжлийн банк гэдэг юм уу одоо ингээ өөр бас санхүүжилтийн олон хувилбар байна шүү дээ тий? Төслийн зээлүүдийг судалж байгаа. Төслийн зээлүүд ч арай хүү багтай. Нөхцөл нь арай боломжийн байж болох нөхцөлтэй тэр зээлүүдийг судалж байгаа. Төрийн банкн дээр бол тийм төслийн зээл байхаагүй санагдах байгаа тийм. Худалдаа хөгжлийн банкн дээр байгаа гэж сонссон тийшээ хаа хичээж байгаа. За өнөөдөр нэвтрүүлэгтээ урилгаар оролцсонд баярлалаа. Тэгээд ер нь бол төрөөс олгож байгаа одоо 3% хүүтэй 3 жилийн хугацаатай энэ мөнгийг одоо манай баялаг бүтээгчид тэр тусмаа жижиг дунд үйлдвэрлэгчдэр одоо авахын тулд бол маш их бэрхшээлүүдийг бас туулсаар байгаа. Ялгаа байхгүй манай уян бас сар гаруй энэ зээлийг хөөцлөөд өгөх юм уу өгөхгүй юм уу гэдэг хариугаа хэлчихвэл одоо өгвөл авчраа өгөхгүй бол бас өөр сонголт байна тийм ээ. Одоо зах зээл дээрс мөнгө босгох янз бүрийн одоо энэ нөгөө амьдрал баялаг учраас бас өөр сонголтууд хийх хэрэгтэй байна. Тэгээд төр дэмжигч байгаа тусгаж байгаа бол бас нэг тэр дэмжлэгийг авчмаар байдаг тийм. Яг яах гэдэг юм бэ гэхгүй ингээд цаг хугацаа алдаад байна гэдэг чинь айгүй үн цэнтэй л да цаг хугацаа гэдэг айгүй үн цэнтэй өөртөө тий одоо бизнес эрхлэгч нар тийм ээ. Тэгэхээр энийг тодорхой хурдан шийдээд өгчвөл нэг талдаа хурдан гарчаа гэд ингээд байна. Тийм учраас манай банкны салбарынхан уянгагийн маань асуудлыг шударга түргэн шийдэж өгөөсэй. Мөн одоо орон нутгийн одоо яг уянгаа шиг ийм одоо байдлаар ажиллаа явуулдаг, үйл ажиллагаагаа үйлдвэрлэлээ эрхэлдэг 800 гаруй мянган хүн байгаа. Тэр хүмүүс бүгдээрээ л одоо бас ингээд уянгаа шиг төрөөс өгч байгаа зээлээ өгвөл авчмаар нь өгөхгүй бол бид амьдралынхаа өөр сонголтуудыг хийгээд цаашаага амьдрах нь өнөө учраас ингээд бид сонголтоо хийгээд ямар байна. Тэгээд нөгөө цонхны цаанаас чихэр толоод байгаа баялаач өгөөд өгчээж л гэхэд шүү дээ. За ингээд бид тэр ярилцлагааг энэ өрөөд өндөрлөж байна. Өнөөдрийн зочноор оролцсон уянгаада баярлалаа. Нэвтрүүлгийн өрөөд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Тэр баярлалаа.